За энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр бид ингээд зочинтой дугаар хийж байна. За бидний одоо ингээд зочин хамт маань манай Батбаяг ах бүрээд бөө оролцож байна. Өнөөдөр бид нар бас бүрээдийн дахил гэдэг зүйлээр одоо ярилцсанаа. За тэгээ Батбаяг ах та өөрийгөө нэг товчхон хэлцүүлээч. За я одоо бүрээдийн чин гэдэг боо зарингийн шавхун одоо ургуудам онгоцгоос аваад 23 жил болж байна. Ингээд л онгоцгоос тэнгис яваад зүтэй дахиад тэгээд явж яддаг юм байна. За тэгэхээр одоо бид нар ерөнхийдөө одоо бүрээд хүн оролцож байгаа ч одоо бүрээд бүгийн тухай энэ нэлээд нарийн ярина. Тэгэхээр одоо бүрээд бол эхлээд одоо чанар хийгээд босно. Тэгээд яг бид нар одоо яг гол ярих зүйл бол одоо тахилын тухай ярих гэж байгаа шүү дээ. Тэгэхээр та энэ бүрээд тахил гэдэг зүйлийг нэг сайхан хэлж өгөөч. За тахил бол юугаа одоо чанар чансаа хийгээд онгоцгоос гурлаа аваад ингээд л бөөлж эхлэхэд одоо тахил хангуун дөрөнд засагд тавьдаг учиртай. Тэгээд тахилаасаа л ер нь бүх юм зөв зассан байна уу, тахилаа яа тавьсан байна, ямар үйл зориулга тэрнээс эхэлж тавьдаг. Эдэлтэй тахил зул тахилгүй гэрүүл манай бариад бөөгийн зан үйл хүндлэлтүүл хамгийн чухал гэдэг байхгүй. Тэр нөгөө Батбаяг нөгөө бүрээ тахилын одоо хэдэн жил бөөсөн хүн тэдэн тахил тавина гэсэн юм байх уу юу? Тэр яг ер нь бол 5 чанар гэж одоо чанараар тооцогддог л доо зэрэг юм маань 5 чанараас дээш бол нэг 10 тахил. Тэрнээс доош нэг 6 тахилтай л. Тий. Тахил тавьж бөөлдөг. Тэгэхээр одоо нөгөө жилээс их шалтгаалж байна те. За хэдэн жил бөөлж иж тахил нь ингээд жил ахт тусам чанар ахиж жил одоо тэр тахилын застдаг юм дэш ахиж яваа. Чанар технэлтэй одоо тэгэл нөгөө 3-5 чанар хүртэл бөө хөнгөдөг чинь одоо янз бүрийн хатаа хөтөө зан үйл хийх төрөлөөр нь хориотой. Тий. Өөртөө нөгөө зохиосоо хөндлөж өөрийгөө бөө гаргалын одоо нөгөө жолооч, мулаач гэдэг юм. Тэгж ижил одоо зэрэг юм чанар юм сайжрна шүү дээ. Тэр үл ялгаад тэгж ялгаддаг. За бүрээ тахил дээр тэгвэл одоо нөгөө тахил дээр байх ёстой юмнууд гэж байдсан шүү дээ нэг. Тэ одоо тахилаас 5 үе тахил чинь одоо тэгэл цай идэ тэгээд зол идэ сүү идэ арих тавьдаг байна. Тий. Тэгээд бас авчрах гэж тавина. Торгон дотор. Тий, торгон хадаг тавиад тэг тавьдаг. Одоо өргөл одоо сахиусаа хүндэлж бэлгэсэлт өргөл болгож л тавьж байгаа гэдэг. Авчрах гэдэг зүйл нь тий. Хүндлээд гэсэн үг. тахилыг хүндлээд тавьж байна. Тэгээд тахилаа эдэнүүдээ бүгдийг одоо нэг үрчнэн дуудана. Тэгэл цай идэхэд тус нэг дуудлага бас байна. Тэр чинь тус тусдаа одоо нэг идэ тэнгэр ноёд одоо нэг идэ онгоц хавстаа гэдэг нэг хичээний. Тэгээд сүү бол одоо сүүн цагаан сэржим мэт даруй дардан явах. Бүгд тийм бэлгдэл дуудлагатай. Тэгэхээр нөгөө унлаг сэтэр гэж байгаа. Унлаг болохоор нөгөө одоо сэтэр гэхээр одоо бас нэг янз янз байдаг шүү дээ. Тахил дээр тэмээ морь зөргөл алан юм тавьсан мэт шүү дээ. Тэрийг харин тэмээ бол бүрээ түнд бол нөгөө дунгуу гэж хэлэхдээ байх хэрэгтэй. Байх хэрэгтэй шүү дээ. Тийм. Тэр тэрний талаар бас нэг тайлбарлаж өгөхгүй. Тэр тэмээ дунгуу бол одоо нөгөө одоо чанар чанд руу тийм юуны хөндлөлийн үйлдэл оролдог гэдэг л дээ. Тий.
тэр нөгөө бүх одоо нөгөө дээрвүүлэг мод тэр алтан цэрэг хэцэг мод тэгэл зулаасаа эхлэн холбогдоод бүгд ингэ явчихдаг байхгүй. Тэгээд хамгийн сүүлд тэр алтан цэрэг гэдэг байдаг. Тэрэн дээр очиж тэмээ маань тэр 50 тэндээ байлгадаг. Дэгжиж чанар их. Үгүй ээ. Тэмээн дээр онгон тушигдаж үлдэх нь шүү дээ, тийм ээ. Тий одоо тэр бүх юмуд маань ингээд бүгд холбоотой санаг юм нэгч байхгүй. Тий тэгээд Дэрвлэг гэдэг нь болохоор нөгөө 81 модны дээр байгаагийг чиглээд байгаа шүү дээ, тийм үү? Аа тэгэхгүй бол нөгөө тэр ч одоо ургаан мотор одоо их зоож ингэж явагддаг байсан. Дээр үе чанар бол бориод чанар. Тэгээ нөгөө юугаараа зурм хүч хэрэгддэг, жимгддэг. Тэгээ жимгэлэл хийж. Тэгж тэрэнд ч одоо чанараар хүндлээ, чандрууны үйл хэрэглэгддэг. Тийм ээ гэдэг чинь тэнгэрийн амтан. Тийм ээ гэж хүндэлдэг. тэмээ бол тэр одоо нэг сэтэр унлаг монлог гэсэн үг биш үсттэй тийм. Одоо яг зан үйлдэл ордог гэдэг тийм ээ. Чанарын үед хэрэглэгддэг тэр онх тушиг гэж хэрэглэдэг юм байна шүү дээ. Тий. Тэрнээс тэмээ тэр сэтэр гэдэг чинь бомтал та. Тий, сэтэр чинь болохоор зарим хүмүүс буруу ойлгоод байгаа хгүй ярина. Нөгөө унлаг сэтэр эднэрээ ялахгүй зарим хүмүүс. Тэгэхээр харин тэрийг чинь нөгөө Тэр байх хэвээр одоо манай бориод бөөгийн чанар хүндлэл зан үйлдэл зайшгүй гаргадаг хэрэглэгддэг. Дунгуу гэж нэрлэдэг нэртэй байхгүй. тий. Би зайшгүй бүрээд тахилтэр чанар дээр заавалчгүй тэр зүйл хэрэглэгддэг байна. Тий, тэгэхээр тэр чинь онгоц хөөсөнд л хэрэглэгдэж байгаа бид болохоор дунгуу гэд байдаг болохоор тэр уусаа тэр хүн дээр хүн тахилт дээр байж. Тий. Ажил багт л дээ. Тийм байна. Тэгэхээр алт уцтай гэдэг 5 өнгийн одоо сүлээд алт уцтай байдаг байсан. Тэгээ 5 өнгийн тий цаар шийдсэн байна. Улаан цаар хийдсэн байж болно. Одоо яг ихэнхдээ тийм улаан уцаар хийж харагдаж байгаа л да. Тий, тийм байна. Тий. Тэр нөгөө илбэг Ер нь тий 5 өнгийн алтан дунгуул гэж дунд чинь өөрөө бас дунгуу гэдэг чинь тэр дуудлагатай чанарынхаа үйл дээр тэр чанараа бүх юм ингээд мэдүүлэгэн дээр явагдах чинь тэр дунгуу чинь өөрөө дуудлагатай мэдүүлэгт оролцож хийлэгдэж явдаг байхгүй. Тийм сан үйлд оролцсон аа. тэр авгалдаа гэж нэг юм байгаа шүү дээ. Бүрээд тагил тэр болгонд байдаг. Авгалдаа ер нь одоо шин бүү шууд авгалдаа авах хэрэгтэй байд юм уу? Эсвэл бас нэг зиндаа байна уу? Авгалдаад бол ер нь одоо ер нь зэндаа байна гэж хэлж болно доо. Харин тийм үү тий. Тэрс тэгж боддог. Тэр болгон одоо нэг авгалдаа яагаад байхгүй. Тэр одоо чанар манар 8 чанар 10 хэдэн чанар өндөр болоод түн болно үйл хийгээд янз бүр үйл хийгээд ирэхээр тэгээд хэрэглэгддэг. Тэгээд чанар дээр бас яадаг гэхгүй. Сүүлчийн одоо бүх юм ингээд чанар үйл явагдаад тэгээд сүүлд нь агуултайн дуудлага гэж байдаг. Сүүлчийн замыг одоо тэр бүх хөргөл мөргөлийг бас ингэж хөргөлцөж хацардаж өгдөг л онгодэл нэг баг. Юм л да. Агуултай гэдэг чинь. Одоо тэр нөгөө нэг энэ золны тагил дээр одоо зул асаадаг шүү дээ бүрээд өнөр. Энэ зулн дээр бас нэг жоохон тийм маргаан бас жоохон гараадах шиг харагддаг байхгүй юу? За. Зултай бүү гэж байхгүй, зултай байна, зултай байхгүй тэргээд ингээд хүмүүс хуваагддаг. Тэгээд та энэ тал дээр одоо энэ зул яагаад асааж байгаа бэ? Яагаад бүрээд бүүнэр зултай байгаа юм? Тэгээд зултай бүүн яагаад одоо ингээд болохгүй болоод ингээд ийм ярэ яагаад гараад идэг юм бол та энэ зулны талаар нэг сайхан тайлбарч өгөөч. Зул бол одоо бидний бориод хөргийнхөө юугаар бол зул зайшгүй идэ тавьдаг. Идээнүүд одоо таван тахил дээр зул ордог. 10 янз ер нь ямар юм дээр олон зул орно. Идэ бодоо тавьж яхад зулын гэрлэр зулаа бариад нөгөө одоо дээрээс онгоцхоос юмудаа зулын гэрлэр бооч ирж. Идэ удаан дээр ирдэг гэж үздэг тий. Тэгэхээр заашгүй зул байх хэрэгтэй. Одоо тэр зулын бас дуудлага байгаа шүү дээ тий. Зулын дуудлагатай. Тий шүү дээ. 100 өнгөлтэй зулын гэрэл дээр гэж бид нэр бас дууддаг.
сонсон. Тэгэхээр тэр гэрэл зулаагаа гэрлээ дамжиж ирж идэ бодоно. Тэр бодох. Тэгэхээр зул байх шаардлагатай гэж үзэж тавьдаг. Зулаа тавьдаг. Зулаа бол хүндэл нь бас уусаа тэр зулын гэрлэр одоо галын гэрэл гэж галд бид нар чинь дээдэлдэг. Галдахаа гэрлийг хүндэлж утдаг. Тэ адилхан тэр том онгоц сахиус өвдөцийн онгоц сахиусын дуудаж байгаа болохоор зул мэдээж хүндлэх ёстой. Юмны нэг гэж бид нар бол манай бариад бонор бол талын бонор үзэх байх. Их баг. Тэгэхээр одоо бүрээдээс ийлдэгжил үздэг юм л дээ. зөв. Тэгэхээр бүрээд бөөнөр дээр боссон өөр ясны бөөнөр ч одоо цул барьж байгаа шүү дээ. Зөвжил байгаа тий. Тэгээ одоо тэр хүмүүс одоо бүрээд шүүж зул барьлаа ч юм одоо бас нэг тийм ярэ явдаг баг. Энэ одоо ер нь бүрээд ёсоор босцсон өөр ясны бөө зулаасаа суухад бол одоо буруу зүрх гэж байх. За миний хувьд бол байхгүй байх гэж бодож байна. Гал голомт юу ятах хүндэлдэг шиг зул бариад зулын гэрлэлэр бас хүндэл байх зүйл болох гэж бодож штэ. Тий одоо гал гэдэг чинь хамгийн ариун зүйл дээр галыг бол одоо нэг ясантаа зулаар орлуулж ийн гэж одоо ойлгох зөв. Зөв. Зулын гэрлэлэр л. Тэгээ одоо нэг бүх онготууд чинь нөгөө зул дуудаад тэгэхээр зул дээрээ сууж яаж тий зул дээрээ сууж яаж идэ бодаага. Тэр боо гэсэн үг байхгүй. Бүр ор өнцгөө зулгүй бүр хүмүүс байж болно л тоо. Тэд нар бол зулгүй байж болно шүү дээ. За бүрээд хүн болохоор заавал зултай бүүлдэг болохоор зул тавихгүй бол болохгүй л гэж яриад байгаа. Би тийм үү? Тий. Тэр зулгүй улсууд одоо өөр өөрсдийн юу айлчдаг байлгүй доо ёстой юм шиг байлгүй. Тий. За яг одоо тэгээд манад ч одоо ингээл нөгөө ясны бүүл байна л да. Тэгээ одоо энэ дотроос манай одоо яг Төв Монгол одоо халах гэж яриад идэг хүмүүс маань байгаа. Та ер нь энэ талаар тааш одоо цэрэн байгаа гэж мундаг хүний шав. Тэр хүн маань одоо энэ халбуугийн талаар юу танд юу гэж ярьдаг бай. Та энэ талаар нэг тийм дурсах зүйл байл сайхан дурсаач яг хүмүүст яг зөвхөн тань мэдхүү талаас нь. Одоо тэгэхээр одоо алах бөөнөр зөндөө боссон байгаа шүү дээ. Одоо яг Монголын бөөгийн бараг 90% нь бүрээдээс боссон. Тийм байх шүү тий. Тий. Тэр сонсч л байсан тий. Тэгээд багшууд яг халах бөөнрийг бол ер нь нэлийн онгоц хустай үгийг бариулж гаргаж байхад би өөрч байж лээсэн л та. Тий. Тэгээд ер нь халахын юу чинь одоо яг одоо ёс зай гэдэг тэр бидний одоо өөрсдийнхөө юугаар л босгосон л одоо багш бол тий. Тэгэхээр нэг халахыг яг бариад авах барьцгүй юм бэ те ер нь. Ер нь яг тийм ёс зай яг юу бол одоо сайн сонсч яасан юм сайн мэдэх байна. Тий. Одоо энэ нэг хоёрын дээр одоо могоо ингэж хийцэн байдаг шүү дээ. Тий. Энэ тал дээр та энэ могооны талаар мэдээлэл ямар учиртай байдгийг бол одоо манай халах гэж дадах бөөнөр голдуу тийм хоёрын дээр тийм могоо хийцэн байдаг шүү дээ. Тий. Тэгээ энэ одоо яг ямар учиртай зүйл гэдэг юм бол могооч одоо юуны нөгөө тус янз бүрийн нөгөө онгодын хөлөл болцоо дүн тус талын тийм хөл одоо юу онгодынх нь л юу л да. Цахиус нь тийм байдаг. Могооч одоо энэ юуны юун тал руу гал байгаа юм да. Баруун тал руу. Тий. Баруун тал руугаа ч зулгүй болцсон байгаа бас. Баруун ушгаж зул барьдгүй. Тэр алхын сахиус хувцсыг бол багшийн онгоц сахиус орж ирж ил ер нь хинхийн юу гаргасан л та. Тэгээд музей байсан нэг үзэж харсан. Манай нэг хадам дүү хамгийн анх ер нь л энэ алх хувцсыг бол юу яхад бол их байсан. Тэр хадам аавын дахиж энэ судлаад музейд үзэгээр яваа сахиус ихээр багш нар очсон байна. Тэгээд
ярилцаад нөгөө охин их эйгүү болоод тэгээд имслэж яахгүй. Тэгээд багш нар атсан хуу ойрхон юм чинь. Тэгээд ярилцаад тэгээд багш үзээ яг ухтай хүн байна гэдгийг наа. Тэгээ одоо яаж яах вэ гэдэг ингээд ярилцаад тэгээд энэ музей зүгээр явсан юм лээ. Тэгж яваад энэ хооц нарын багш өөрөө сан гороод бас юм хэлсэн. Тэгэл энэ алах толын хувцс бол гарсан гэж би ойлгодгийг. Тий. Тэрний өмнө одоо ямар усвал яг халах хувцс тийм байсан гэж байсныг дуулаагүй л байгаа тултар. Тий. Одооний нөгөө халах нөгөө далийн гэртээ хормоогоор шаттай, юмроо шаттай. Тэр уйг үстэй. Тэр л уйг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол халахыг бол тэгж гаргаж ирсэн ба шүү дээ, тий. Тэгжил гаргажсэн гэж би бол ойлгоод байгаа юм. Тий. Тэгэхэд бол одоо багш дээр яг одоо халах үндэсний одоо шавнар хүмүүлээр нь очиг байсан та. Тийм ба. Тэр үед тий. Тэг яг тэр ч одоо 2000 он. Тэг 2000 он. За одоо тэгээд нэг бас нэг жоохон нэг тийм тулгамдсан гэх юм бол зүгээр миний харж байгаа сонссноор бол яг одоо манай бүрээд бүүнээр одоо яг бүрээдүүд дээр босч гин үү гэхээр бас жоохон ушир дутагдaltaй байгаа даа байхгүй юу. Уулын бүрээд бүү гэдэг чи одоо маш хөгжсөн, маш олоолаа байж идэг. Тэгээд энэ дотор явж байгаа хүмүүс маань одоо төөрж бодлоод байдаг юм уу? Өөр ясан дээр очиод босцсон бүрээд бас байна. Та энэ дээр юу гэж боддог вэ? Сэтгэл эмзэглэдэг. Яг нь ер нь бол бас эмзэглэх нэг хувьд эмзэглэж байдаг. Тэгээд цаад нөгөө одоо онгийн уг нь барилж байгаа хүмүүс маань одоо бүрээд талын бас судлах хэрэгтэй юм уу тий бас. Тэгээд өөрийнх нь тэр бүрээд тал нь тэндээ байж бас төвшөөрөх үгүй юу. Тэгж бас их олон талтай. Ер нь ингээд ер нь нарийн эдчтэй зүгээр нэг тийм хүнтэй мэдлэр хүнтэй танилцаад өнгөрөхөд биш шүү дээ. Тэр амьдралын тэр өв дээцийн маш нарийн судалж яаж онгоц хавсан юу яаж яаж болох нь болохгүй нь тий. Хүлээж авах нь үгүй. Хүлээж авахгүй юмтай өөр юм төлөөлөд өгчвөл бас яах вэ? Тэгэхээр одоо манай бариадууд өөр нь бас нэлээд аль талаа бодож ер нь бариад талаараа л ер нь онгоц хавсаа угааруулаа авч ивэл ер нь их зөв байх гэж боддгийг. Харин тий одоо тэгэхгүй нөгөө одоо нөгөө ийм ч юм дээр очиж дарах хүн дарах нэг сурна гэх шиг юм болох гэдэг шүү дээ. Тий. Тэгэхээр чи ийм ч хүн имжээл цаана халах хүн халахаар мэдчихэд бүрээд хүн бүрээдээ мэдчихээн гэдэг чинь тэгвэл их зүгээр юм байна даа л гэж бас юм надад ч бас тийм дээр. Тэгээд тэр бариадынх нь одоо юу одоо халахын бариад хүнийг яана гэдэг чинь тэр хүн тэр бариад талынх нь тэр онгоц хавс ямар угаадаг юм байна уу? Одоо ямар онгоц хавс хэдийвийнх нь юу байна? Тэрийг нь сайн одоо ядал байлгүй дээ тийм үү гэж бодох. Ер нь хэцүүтэй. Ханч бас үдчил байсан тэгээд ер нь л чанга шүү дээ. чанга тий. Самаагүй гэж шээс одоо хүмүүс өвдөд тэр онгоц хавсаар бол оролдоно гэж болохгүй ч шүү дээ. Энэ нэг батгийнхаас нэг ярьсан нэг одоо нөгөө эсхийн дотор байдаг нэг онго үйдэж халахад болохоор нөгөө гэр онго гэж яриад байгаа. Одоо тэр чи одоо бүрээд ихэр чи нөгөө хоймрын хөшин гэж яриад байгаа нэг юм онго шүү дээ. Хоймор төр байдаг. Тий. Тэрний талаар нэг хоймрын хөшин үү? Хоймрын хөшин ч одоо хүүхдийн сахивс л та. тий. Одоо хүүхд өвдөх орох янз бүрийн одоо хүүхд тогтохгүй айл дээвч одоо хил хүүхдэн тогтохгүй янз бүрийн өвчин эсвэл одоо айлд очихгүй ч гэдэг хүнтэй суухгүй ч гэдэг юм уу тий. Янз бүрийн юм байсан. Одоо ч хүртэл байгаа л байна. Тий. Тэгээд тэр хүүхдийн л сахивс гэж дахиж явдаг. Тий. Сахивс үүд.
Тэр энэ одоо гэр онг гэж ойлгож болохгүй л дээ. Харин нөгөө халах малах ундаа өнөөс чинь гэр онг янз янзаар ирээд байгаа байхгүй юу? Эсхийгээр хийж болт юм уу? Эсхийгээр хийсэн би усныг харсан. Эсгээр хийхгүй. Яаж хийсэн? Тэгж гуйлын ялцаар хийдэг. Ялцсан биетэй тий. Тий, ялцсан биетэй. За тэгвэл хомир өгчний охин гэж байгаа шүү дээ. Тий. Тэр нь одоо ямар хуу биетэй юм? Тэр хүүг онгон гэдэг тэр хомир өгсний охин гэдэг тэр чинь бол одоо жоохон тэр их ховор байт юм шиг байл. Тэгээ тэр нэг жоохот хүүхдийн л дүр байх хэвээр. Тэгж л. Одоо тэр хомир өгчнөөс яри жижиг хэмжээтэй байх хэвээр тийм үү? Тийм бас л одоо ялцсан бийтэл. Тий. За тэгэхээр Батгийнхын ховир өгшин бүрээд бүү болгонд байх хэвээр юу? Бүрээд айл болгонд байх хэвээр юу? Тэд айл болгонд байх ер нь байдаг нь байх нь байдаг л гэсэн. Тэгээд одоо бол нэг хайхтар ер нь айл болгонд байх хүмүүс тийм байсан байна л тэгэл одоо бол тийм айл болгонд байхгүй шүү дээ. Тэгээд дээр үед бол өмнө байх нь байсан гэсэн. Яг айл болгонд ч биш ер нь үл тагтдаг. Тий. Одоо жишээ нь одоо нөгөө хомир өгшнөө хүндлэх болцсон болоогүй гэж байсан юм тий бас. Тэг хата хөгс ухт нь ороогоо янз бүр болоод болоход үзүүлж юу яагаад тэр хомир өгшин хүндэлж ийн хүүхдүүд даатахгүй болохгүй тэр дээр үедээ байсан байна гэдэл байсан нэг л гаргаж ирвэл тэрнээс биш. Тэр чинь одоо тэгэл хүүхд өчнөө үеэр л тэр чинь тааж хүндэлж явах хэрэгтэй болов шүү дээ. Тэгин нэг дахиад эхлэх юм бол. Тий, нэг дахиад эхлэх юм бол хүндлээд эхлэх юм бол. Тэр чинь бас юугаар хоньны амар холоор амьлуулж тэр хоньоо өөрт нь өргөл болгож. Тэгээс хосон модоор одоо хатгаж юу яаж хүндэлж гэж байгаа бас тий. Өөрөө дуудлагатай. Өөрөө дуудлагатай. Тэр охиныг бас л тэгж амьлуулах юм тийм үү? Тий. Би тэр охинд л их сонирхоод байгаа юм да. Тэгэхээр одоо хомир өгшин бүрээд бүү болгонд байх хэвээр юу? Одоо бөөнөрт бол бүрээд бөөнөрт бас хомир өгшин заавалчгүй байх хэвээр. Тэг заавалчгүй байх алба байхгүй. Албагүй. Тэр үе удамдаа л дээр үе удамдаа байсан бол тэрийг дахин өгөхөөс биш. Би бүрээд болсон гэдэг заавал хомир өгшин бүтээнэ гэсэн юм байхгүй шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө тэр хомир өгшин бол ерөнхийдөө хэдэн үедээ ч юм уу те бас тэрийг тагтдаг байсан бол тэр зүйл одоо бас нэгдээд гараад ирдэг байна. Тэгвэл тэрийг хүндлэн. Одоо нөгөө хомир өгшин болохоор бүрээд дих юм штэ тий. Тэгэхээр одоо энэ төв халах одоо энэ бус бөөнөрт бас нэг юм байгаад байгаа байхгүй юу? Гэр онгон гэдэг. Тэгээ гэр онгууд байж болно. Янз бүрээр гэр онгол түнд байдаг л юм байл л тий. Бүрээдэд өшөө тийм хомир өгшин шиг сахиус байна уу? Тэр дээр тэр тоохон хүүгээ тэр эдээ удааны юм бас байсан гэж ярьдаг. Тэрийг үл би сайн яа тагтыг шийдэх юм бол үзээгүй. Сонсч лээсэн болохоос. Нөгөө иргэний хавирах тий одоо тэр гэсэн үг. Тий тэрийг хэлж. Тэгээ одоо юу яажсэн. Тэгээ тэр юуны малын юунд бол заяач маяач гээд тэр байдаг л та. Ер нь юуны хар хорооны арьсыг битүү юу яагаад тэгээд бас тагтдаг заяач гээд. Хар давл тэр гэдэг хар урган ярьсан шүү дээ тий. Битүү өвчөөд. Тэр бол одоо тэр төрөл садмаар төрлөхөөл сайн сайхны буян цагаан тэлгч хэдэн онд айл бүтээлүү юуны л бэлгэдлээ. Хар хуунаас. Хоригны талаар та нэг ярьж. Хориг чи одоо юм уу? Хориг одоо тагил дээр байх ёстой юм уу? Хориг байна. Байлгүй яг. Манжлын одоо тэнгэр гэдэг манжлын маань унлага хориг шүү дээ. Одоо хонготуудыг бариад хонготуудыг одоо хөдөлж яаж авдаг ч одоо манжлын тэнгэр гэдэг. Тэр нөгөө хоригч болохоор юу байх вэ? Чанар зэрэг байх уу? Байхгүй. Шууд шинэ болсон бүрээдхэн 20 одоо 3 жил болоод л 20 хийх 20-тай болчихдог л тоо. Бас 3 жил болж ичдэг юм байна. Тэгэхээр энэ бүрээд бол ямар ч бас нэг тийм бас нэг тэдэн жил гэж бас юмнууд байна штэ тий. Байлгүй яах вэ? Тэгжээж тийм төрн тиймтэй болно гэдэг.
Тэгэхгүй бол шинэ болсон бүх хоёгоо өмсчил бас болохгүй л гоо. Тий. Тэс одоо 3 жил одоо бөөлн 9 гэж сар болгоны 9-ийг хий. Тэнд одоо угаал хийгээ тэгээ онгодтой хөндлөлт зултглаад авил болдог. Тэгээд одоо хамгийн муу даатгач. Бөөлд 3 жил бөөлж тэгжээж л ер нь гайгүй. Тэгээ яг тэгжээж хоригтой болж болно л доо. Тэгэл 5 жил 5-аас дээш болоод ирэхээр нөгөө үйл амьтаа гэж. Архаад үйл амьтаа. Тэгэл 13-аад хүүд ирэхээр их амтайгаа хэлсэн шүү. Тий, их амтай. Одоо ингээд бусад өөр ясны бөөнөстэй авгалдаа аваад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ авгалдаа ер нь яг бүрээдэд байж их ёстой зүйл үү? Эсвэл өөр одоо бүрээдээс боссон өөр ясны бөөнөс төр авгалдаа байх ёстой юу? Та энэ юу гэж бодож байна? Одоо би бол одоо өөрөө тэр нөгөө авгалдаач бүрээдийн тийм нэг онго тэр их тийм ширүүн ташуул онго байсан гэсэн. Тэгээ тэр энэ бөн одоо чанар чансаа одоо миний яаж хат тэр үйлийг л сүүлийнх нь зам төрөл одоо чанарын бүх үйлийг л өөр юм далдчихгүй тэр одоо тэр хүний үнтэй тэнгэр онц ахсан л хөргөж өгөх замын даатгадаг тийм Зөв. онго байхгүй. Тий. Тэгэхээр одоо бариа тэмийг халах өнөр одоо бас тэрийг яах хэрвээ гэдэг юм уу. Эсвэл өөр юм тийм аа дуурайгаад өөр юм тийгээд байна уу гэдэг нь ойлгохгүй. Тэд нэр хүмүүс авгалдаа тахилтэр байх ёстой гэж ойлгоод байгаа байхгүй. Тэгвэл байх ёсгүй. Тийм. Бүрээд хүнд бол байх ёстой шүү дээ. Бүрээд хүнд бол байж болох юм тий. Одоо тий бариад бөө хүнд. Тий. Одоо тэр одоо 8 чанар чансаа өндөр болоод ирэхээр тэр хүний үйл үтээгээд ирэхээр тэр үйлээ авгалдаа даатгаж ингэж яах ёстой болохоор тэрийг бүтээж хөндлөх ёстой. Тийм л юм байна. Олон чанар хийх тусам Тий. чанар сайжирна. Тэгэхээр үйл нь чадварчилна. Тэгэхээр тэр хийж байгаа үйл тахил хэдийгээ алдахгүй тулд авгалдаа манайд бодлого гэж нэ авгалдаа даатгаж тийм байна. Байруулт юм. Тэгээ тэнгэрлүү нөгөө эдийн будаа шүүсээ явуулдаг байна. Тий. Өргөлмөр. Та түрүүний гоё юм ярьлаа ш нөгөө бүрээд бүр ямар байсан гэсэн бэ? Бүрээд хоёг тийм. тэр одоо дээр үед тэр нөгөө одоо ингээд нөгөө шарын шашин дэлгэрээд одоо бөөнөрийн чинь хувигаар нь устгасан. Тэгэхэд нөгөө одоо том тэр бүтэн юм хоёг дуулахтай байсан юм байна. Энэ бариад оч. Ингээд дан холбоо хөнгөнөр болсон. Тэгээд нөгөө төгөө яагаад цонхтгоод тэгээд тэнгэр хийцэн чинь бол одоо өчнөө болдруутай чи ер нь том хангэрхтэй. Тэг байсан гэж ярьдаг. Тэгээд тэрийг цонхтгоод ижигсгээд тэгээд нөмөрөг болгоод тэгээд ингэргээч ингэсгээд тэгээд өөрөө явчихдаг. Өөрөө явчихдаг. Тийм болгож ижигсэж одооны бидний яаж байгаа. Тэгээд тэрийг нөгөө амтанууд чинь тэгээд тэрэндээ бас ингээд зэрэг дэвээрээ хийгдэд ингээд явдаг. Ийм болсон хоёрд болох гэж ярьдаг. Готлууд нь бас ханшаар бомбоор бохын толгой шиг ийм том юутай гуталтай байсан гэж байна. Гөрөөс наашсан хоёрд болготой. Ер нь одоо ан амтны л яваар яадаг шүү дээ. Гөрөөс голцоо гөрөөс бууг. Одоо улаан ямын арьсаар хэнгэрийг бүрж болно. Одоо нэг юм яриа байдаг юм аа. Бүрээд бүү онгодгүй тахилтай гэж ярьдаг. Онгодгүй. Тий, тэгсэн үг тахилтай байдаг гэж. Тэг сайтай. Тэгтээ онгод байхгүй гэж. За одоо хамгийн их одоо энэ тэнгэр бөөмөргөл гэж байна. Тэгээ чинь шашин биш. тий. Шашин. Авд үлдсэн одоо үндэстэн ястан ч одоо бариад шүү дээ. Хадгал үлдсэн.
зөндөл одоо сайн удхан бөөнөр бариад талд бол их байсан та. Тэр тэд нарыг одоо онгод түүгүүл одоо тэгээд ямар явуулах юм бол та тий. Тэг дараа хэлж болохгүй. Тийм яриа явуулдаг болсон байлээ. Бүрээдүүд хар цагаан гэж ялгаад байгаа шүү дээ. Тий. Тэгээ цагааныхан цагааны чандруу гэж яригдаад байгаа. Тэр ч одоо бариач. За бариач. Тэр чандрууны одоо тэр одоо өвчин зовлон ангаах тийм тал ил. Тэрэн дээр нь одоо нэг гар үлдэж том одоо тэнгэр байна. Цагааны тэнгэр ахгүй одоо мах шүл энэтэй цус тийм юм яахгүй дандаа цагаа идэ цагаа үл тэгж нөгөө бариач болдог. Томч болдог. Тэр нөгөө барьдаг баяг гэдэг тэр болохоор ер нь зарим хүмүүс цагаан үгний таяг гэж яриад байгаа шүү дээ. Ер нь өөр баг л төхөө гэсэн. тий. За одоо чанар гэж зүйл байгаа шүү дээ. Одоо 13 чанар хийдэг. Энэ дээр нэг жоохон гажуудаад байгаа зүйл байна уу таны харж байгаагаар? Энд дээр та засалуулаа хэлчихэрч юм уу? Таны бодол төрж байгаа бас хэлгээд хийж болохгүй ч яагаад гэдэг юм уу? Бас нэг жоохон гажуудаад байгаа зүйл бол та харж л байгаа. За тэр чанарын талаар бол чанар бол их өргөн одоо том өрөөний идэлтэй. Одоо дээр үед бол одоо би бол тэр багш дээр очиж хахад бол ургаан мод огтлж хийдэг. Үе дээр очсон. Их ажилтай. Тий. Тэгээ одоо энэ зах зээл болсон байгаль орчин нийтээ хууль юмдаа бас яагаад тэр маа нөгөө зөвхөн орлуулдаг домонд болсон. Тий. Одоо ингээ ихний чанар хийж байгаа хүн дэрвэлэг гэж ихэцэг гэж одоо тийм заавал байх хэрэгтэй юм байна. Тэгээд ихэцэг мод дэрвэлэг мод тэгээд л өөр мод гээл одоо нөгөө онгодоо хөндлөж байгаа юм чинь бүгд чимгэлтэй дуудлагатай одоо нэг доод нь 3 өдөр явагддаг. Тэгээд дэш нэ. Хамгийн ихний чанар ба шүү дээ. Тий, хамгийн ихний. Нөгөө хошууд гэж юм бас орж байгаа шүү. Тий, хошууд гэдэг бүх одоо нөгөө Хошууд нь тэр чинь бас орчны амьтан баг. Тий, тэр одоо тусмас тэгэл бүх юм нөгөө өргөл барьц болгож ингэж чимгэлж яаж өгдөгдөлтэй. Тэгээд энэ чинь аав ээж гэж орно. Тэгээ 9 жингүүд гэж хүүхдүүд. Тэгээ нөгөө модоо төвдөг гал модоо тойржгүй. Тэгж л анхаагаа байдаг. Одооны чанар руу одоо ер нь тэгэл нэлээд хураан гоё талдаа, дом талдаа болсон байх гэж харж байгаа шүү дээ. Тэр нэг дүүд асаагаад тэгэл идэ ондоо тавиад л тэгээд л одоо өөлж яаж байгаа. Тэр үеийн тэр миний буу болж исэн үеийн тэр багшин байсан үеийн бол одоо бол ер нь тэндэл байгаа өөр газар байхгүй болсон тий. Гэж харагдаад байгаа. Тэгээ одоо бөөгийн бөөлхөөр бүжин тоолон дэгдэхөөр гэдэг одоо хүн хүнэл өөрсдийнх нь дронг сахаас яаж бариулж гин тэр хүний уг гаруул яаж хөндлөж гин яаж хүлээж авч гин тэр хүнийг болгоны одоо мэдэрч хийж байгаа байлгүй дээ бас жоохон дутагдaltaй юм их харагдчихлаа. Байдаг шүү дээ. Их хөвчлээ орлуулад бай тий. Тий, орлуулж байна. Одоо тэгж чанар хийж. Энд гэхдээ яг юу н яг энэ багш нараас болоод ийн үү багш нараас болоод ийн гэдэг чинь бас их чухал байгаа тий. Нэг хүнд одоо нэг үг хэлээр хэдэн хүний цаана ондоо олдохтаа л адилхан болоод шүү дээ тий. Тэгээ ер нь голцоол ер нь өөрсдөө лонг сахиусаар л онгодуудаараа л ер нь залуулсан дээр одоо залуулж тэр үеийг хийх хэрэгтэй. Ер нь угаасаа л бид нар чинь нэг онгод дээр та онгоцтой онготой усууд чинь үнэ үйл хийж байгаа шүү дээ.
Тэгээ энэ хүнд ямар үйл их вэ? Энэ хүний одоо ярахад одоо ямар зам үйл хийж ийн хийх вэ? Гэдгийг бол тэр онготоос л асууж онготойгоо ярьж тэгжээж л үлийн зөв хийх шаардлагатай л. Одоо нөгөө энэ чанар дээр ингэж байгаа штэ. Эхний чанар дээр хар цагаан ингээд хоёлынгийн нэг ахуулаад байгаа харагдсан штэ. Тий. Тэр заавал ч үл юм байх хэрэгтэй юу? Тэр одоо хоёулангийн хар цагаан хоёулаа авах онгоцоос тийм улаач болох хэрэгтэй. Дээрээсээ нэхэгдэж орж ирж тэрийг л хийн. Тэрнээс биш одоо манайх чинь бариад бас нөгөө бурхан гаруул нөгөө бариач биш үл хараа өнгө гэдэг. Хараа цахалтай. Цагаантайгаа цагааных гэдэг хар цагаан гэж ялгадаг байна. Тухайн босч байгаа заавалчгүй хар цагаан хоёулаа байх хэрэгтэй гэл цагаан хар гэл ингэж хоёр онгод ахуулаад байна гэж би хараад байгаа байхгүй. Тэгэхээр чи бол заавалчгүй тийм байх шаардлагагүй байна шүү дээ. Нөгөө цагааны онгодтой бол тэр чандруу. За энэ нүүн ч одоо бариач болох юм байна тий. Бас бариач юм байна шүү. Тэр цагаан одоо цагааны бариулах хэрэгтэй байна. Харын бариулах хэрэгтэй байна. Тэгж үл ялгахгүй тий. Тэгэхгүй л одоо цагаангүй хүнийг энэ цагааны надад авахулна гэдэг бас тийм тохиол байгаа шүү. Тий. Тэр нөгөө дээр нэг баавар бичлэг үйдэж ш нэг нөгөө модон дүүлэл. Тий. Ер нь дээр үедээ яг тэгж ингэж амьд модондоо тэгж засдаг байж хаад мод дүүлдэг байсан юм. Дүүлдэг байсан. Бүр дээр хитээ. Тэр чинь бол гоё шүү дээ. Та дүүлж илсэн. Дүүлж ийсэн. Тэр хаахгүй. Тэр одоо тэр дүүлдгийн үг нэг би юм яа. Нэг одхон одоо эхнийхээ чанар дээр хоёр чанар дээр үлээ. Чанар хийж гаад тэгээд яахгүй онгон ороод нөгөө дүүлээд модтой гарчихгүй юм. Тэгээ бууж миний онго ороогүй гээд. За. Тэгээ та нар худлаа юм гэдэг. Миний онго ороогүй гэсэн би мэдчихээн. Би өөрөө мэдчихээн юм чинь. Тэгээд буу юм болоод тэгээ нөгөө чанар хөтлж байгаа нэг боо цавлан гэдэг нэг бөө байсан. Одоо тэгвэл чи одоо биш. За чи одоо тэгвэл гар. Одоо наад хан би одоо чи авир гараа. Би авир чадныг гараад тэгээд авир чадахгүй юм чинь өөрөө. Өөрөө авир чадахгүй ингээд модондоо зүгдэл мөчөр нуграал. Тэгэл явахгүй юм чинь. Тэр модоо тойр гүйж гарахтаа зүгээр ингээд одоо шолоо уул гарч байгаа. Тэгээ тэрийг яг нөгөө хагас самбад ороод ирсэн. Тэрийг өөр мэдж байгаа мөртлөө мэдчихсэн тэгээд би мэдж байгаа гэдэг марталтаа. Нэг тийм болж исэн. Тэр тэгт харж л байсан. Яа харахгүй гардаг юм даа гүгэл. Хараал донготоод л. Баав гүмхэхэд яаж өрсүүлж байгаа юм? Чандралсан шүү дээ. Чандралсан. 3 жил тэр дээр байлгаж байгаа. Тэгээ чандралсан. Бүр эндэр шиг юм. Эндэр шиг юм дээр. Эндэр шиг юм болгоосгоод тэгээд ийм сууга багш өөрөө суугаар өнгөрсөн юм чи. Тий. Босож гарч визчаад өгсөн нэг цай хийж тэр гэрийнх хүмүүс өгсөн ч босдгоо ийм хэвтрээ өгсөн байдаг. Тэгээд бүр бүх дээл хувцас бүгд хүмүүс орон дээр завь суугаад нэг цай агуул тэгэл ирчихэр. Өгсөн. Тий би яг байгаа хүн тэгээд. Тэгээд тэр чигээр нь уулан дээр. Тэгээд тэр чигээр ийм босоо ийм хайрцаг хийлгүүлээд. Тэгээд тэр хайрцаг тэр чигээр нь суугаа гарна. Тэгээд тэр өөрийнх нь хахраас ишээ нэг хамар гэдэг юм. Тэгээд бид нэг олон хүмүүс өргөөд л авчихсан шүү дээ. Тэгээд тэр дэнд нэг эндэр шиг юм хийцэн бэлдсэн. Тэрэн дээр тавиал. Тэгээд 3 жил болсон. Тэгэл тэнд тэр чигээр нь хайлал. Тэнд чигээр мод ингэж нөгөө юу босдог шүү дээ. Тэрэн шиг тэгэл хайлтсан шүү дээ. Хаяг бодоо хайлт юм шүү дээ. Тэгвэ. Тэгээ бүр ингэ юуч босоо ингэж ясын түүж авсан.
Тэгээ чандарлаа тэр нэг цувраг байдаг шүү дээ. Тэр цуврагд нийцсэн шүү дээ. Өд болохоос өмнө өөрөө тэг юм гэж загсан байх уу? Тэр загсал юм шиг үлээ. Намайг тэгэрээ Загсан гэсэн. Түүнээс бараг хэр баргийн хүн тэгж дурм мэдчих тэг шийхгүй. Тэр бүх юм тэр онгод хэлээд мардсан юм шиг л шүү дээ. Тэр намар нь би бас нэг ажил гараад байгааг явсан байсан. Тэгэл өнгөрсөн.